Мэдээ үргэлжилж байна. Нийслэлд хамгийн хэрэлттэй өсөлттэй хүнсний бүтээгдэхүүн нь үхрийн мах байдаг. За үнийн хувьд өмнөх сарын дунджаас 3-аас 4% өссөн үзүүлэлттэй. Үүнд Баянзүрх захад үхрийн ястай мах 27-оос 32 мянган төгрөгөөр, цулмах 30-аас 32 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. За үүнийг шийдэх хамгийн том гаргалгаа нь нөөцийн мах юм. За гэвч хүнсний дэлгүүрүүдээр нөөцийн махны олдоц муугааг иргэд инхүү хэлж байна. Өссөн бай. Ер нь доош нь 30 мянгаттай шүү дээ. Тэгээд 31 мянга гэж зарим газар. Ер нь 30-тай л үхрийн мах. Үнийн мах нь нэг 20-тэй мах. Нөөцийн махаар олдохгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Бол маха нэлээ үнд орсон харагдаж байна. Бас бид нар ч одоо нэг өвлийнхаа ичигээд дуусаад одоо ерөнхийдөө жоохон мах авч эхлэхээ сонирхоо явж байгаа. Төрөвчсөн хэмжээр л мах авахгүй л тэгээд одоо үн судлал явж байна да. Би мөнгөнийхөө югаар л болцоогоор нэг 2-3 хийж мах авдаг. Заримдаа нэг 5 хийж. Тэгээд үхрийн мах хайг үнэтэй болохоор тэгээд ер нь тэгээд хаяат нэг авна. Хайл нэг авна. Тэр үед ачаадахгүй. Тийм мах бол үн авдаг л да. Тэгтээ одоо хаана гараад байгааг энэ л сайн мэдэхгүй л. Нийлүүлэл эрэлт байж нийлүүлэлт гэдэг чинь тэгэхээр чинь бид нар ингээ мах нь олдохгүй шүү дээ. Мах олдохгүй байгаа шалтгаан нь олон янз. Одоо гадаад руу олон улс руу маш олон төрлийн мах экспортлж байгаа гэж байгаа. Тэгээд дээрэс нь нөгөө энэ олон захууд энэ тэнд гарсан. Тэгээд хавар үдэд ерөнхийдөө махны анш чи ер нь өсдөн шүү дээ. Гэхдээ энэ жил бол ерөөсө махны анш маш өндөр тогтцсон байхгүй. Тэгээд ерөөсө буухгүй. Нийлүүлэлтийг нэмж махны үнийг докторжуулах зорилгоор нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Хүнсний дэлгүүр болон зах худалдааны төвүүдэд нөөцийн махны нийлүүлэлт хангалтгүй, олдоцгүй тул ийхүү үнэтэй мах авч байна гэж иргэд бухимдлаа. Харин нөөцийн махны тээвэрлэлт нийлүүлэлт хийвэн гэж Улаанбаатар хотын зархичийн ажлын албанаас мэдээллээ. Нийслэлийн 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг жижиглэн хэлбэрээр худалдаалж байна гэж тайлбарлав. 186 цэг дэлгүүр маань нэг хороо болгонд нэг 2-оос 3 дэлгүүр байгаа аахгүй юу. Хэрэглэгчдэд яг жижиг одоо савлгаагаар бол бүх хэрэглэгчдэд хүрэхээр хүрэлцэхүүц дэлгүүрүүдийг бол хангалттай түгэж өгч байгаа. За өргөтгсөн худалдааны борлуулалт ч гэсэн маш өндөр байгаа. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 2000 гаруй тонн үхрийн мах, 3000 тонн хоньны мах нөөцсөн. Үнийн хувьд хоньны махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөгөөр борлуулахар тогтоосон. Гэвч нөөцийн махны үнийг докторжуулах зорилготой хүрч чадахгүй байгааг иргэд шүүмжиллээ. Цаашид жил бүрийн хавар үүсдэг махны үнийн огцон өсөлтийг нөөцийн махаар шийдэх боломжгүйг үнийн өсөлт, нөөцийн махны хүртээмжгүй байдал харуулж байна.